Евразийн хилцээрээс болоод янжуур тамхи баг үнгүй шахуу болцсон. Тийм үү? Та өөрөө энэ талаар мэдээлэл хийжсэн Евразийн хилцээрээс болоод за жилдээ хор тавдраар нас барж байгаа хүмүүсийн тоо 3400 гаруй болсон. Тэгэнгүүт одоо энэ янжуур тамхинасаа хор багтай энэ тамхин дээр илүү үнийн нэмчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр таныг биш ингээ харахаар янжуур тамхины лоббинд өртөж байгаа мэд. За одоо намайг ингээд ярангууд нөгөө вебийн талын юунд өртөж байгаа мэд, лоббинд өртөж байгаа мэд. Гэхдээ бодит байдал дээр яг ийм харагдаад байна л д. Янжуур тамхинд их боломж олгоод хор багтай, донтолт багтай энэ цахилгаан тамхинд татврын ачаал буюу угаасаа ч үнэтэй бүтээгдэхүүн тийм үү? Илүү тийм боломжгүй болгож байгаа яг бодит байдал нь энэ байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг мушгин гуйлахгүйгээр та нар дахиад наадахаа. За номын чим гişүүн хариулна. За янжуур тамхины энэ татварыг тэгэлж болохгүй. Би ч гэсэн одоо ингээд хідэн сайд нартайгаа, ах нартайгаа тэрийг одоо оруулж ирж байгаа. Засгийн газар өнөөдөр оруулж ирж байна. Энэ хуулийн дээрээ ч гэсэн бид нар ажиллаад оруулах боломжтой. Эний бол үнэхээр эсрэг байгаа. Бидний хамгийн чухал одоо харсан асуудал бол янжуур тамхины татвар байхгүй юу? Бид нар үе шаттайгаар үнэтэй болох гэдэг шүү дээ. Тэгжээж энэс гарна. Электрон тамхины хүүхдүүд рүү их ороод байгаа учраас ямар зохицуулт хийх вэ гэдгээл арж байгаа. Энд дээр ерөөсөө илүү татвар оногж байгаа юм байхгүй. Та тооцоолтыг нь хараарай. Харин ч зөөлөн хэлбэрээр бичиж байгаа. Энд дээр тэгээд ажлын хэсэг хэрвээ үнэхээр саналаа гаргах юм бол саналаа гаргаж болно. Энийг дэмжиж гэхээсээ илүүтэйгээр эн чинь ерөөсөө бүгдээрээ хортой бүтээгдэхүүн хэрэглээг нь бас гэж байгаа. Электрон тамхин яг янжуур тамхинаас нийгмийн хүрээнд хүн ам зүүн хүрээнд хор багтай юу гэдгийг үнэхээр тийм судалгаа гарсан юм уу юу гэдгийг эрүүл мэндийн яам хариулах хэрэгтэй. Дэлхийд дээр нэг ч тийм судалгаа байхгүй. Фокус судалгаа хийгээд дэлхийн улс орнууд одоогоор бол илүү хор багтай маа гэдэг одоо тийм наривчсан